Free audio post-production by alphonic.com. За сайн байцгаана уу? Mongolian Australia podcast-ийн маань 98 дахь дугаарыг эхэлж байна. За тэгээд энэ дугаараар Per Totos TESOL буюу Teaching English to Speakers of Other Language TESOL-ийн зэрэгтэй одоо англи хэлний багш Гинтэн Жамцын Норгийн мэгч маань орж байна. За тэрээр 2016 онд Сидней хотод мэрэгжил дэвшлүүлэхээр ирж байсан ба TESOL-ыг одоо TESOL буюу одоо Teaching English to Speakers of Other Language-аар суралцаж төгсөөд одоо хэд хэдэн гадаад хэлний сургалтын төвүүдэд багшилж байсан байна. За тэгээд Сиднейд байх үедээ монголчуудаа зориулаад англи хэлийг тэнхмээр болон захимаар одоо сургалт явуулдаг байсан. За тэгээ одоо Перт хотод цэцэрлэгийн багш мэргэжлэр магистрийн зэрэгт суралцаад байгаа бөгөөд бас түүнийхээ хажуугаар бас монголчуудаа зориулаад англи хэлний онлайн сургалтаа бас мөн явуулсаар байгаа. Ийм мундаг одоо хичээгээ урьж оролцуулаад байна. За сайн уу Норгийн мэгчээ? За сайн уу. За өнөөдөр подкаст маань орж аваад маш их баярлалаа. За баярлалаа. Юуны өмнө ийм гоё подкастт урьж оруулсанд баярлалаа. Би танай подкастыг ер нь сонсдог их мундаг гоё хүмүүс ордсон байлээ. Тэдний нэг болж орж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр өрсөнд баярлалаа. За баярлалаа. За хоёлаа яриагаа эхэлнэ. За Австралид ирэхээс өмнө бас та хийж исэн ажил төрөл төгссөн сургуулийнхаа талаар бас сонсох нортой ярьж өгье. За би Монголд МУС-ийг төгссөн. МУС Монгол Хэл Соёлын сургуулийн Монгол англи хэлний судлаач орчуулагч мэргэжлээр анх төгсөж исэн. Тэгээ бакалавра хийчээд араас нь магистрийн зэрэг бас хэл хэмжлэр хийсэн. Тэгээд түүнийхээ дараа намайг ороход эмшүүс нэртэй байсан. Одоо болохоор ашүүс нэртэй болсон. Бидний мэдхээр ангаахын сургуулийн гадаад хэлний тэнхимд Монгол англи хэлний багшаар ажиллаж байсан. За тэгээд 2016 онд мэргэжил дэвшлүүлэхээр Сиднейд ирсэн. Тэгэхээр та анх Сиднейд ирж исэн болж тарж штэ тий. Тэгэхээр 2016 онд ер нь Сидней маань их цөөхөн монголчууд байсан баг шүү. Ер нь их цөөхөн байсан. Одоогийнх шиг ийм их одоо өргөн дэлгэр боломжууд ядаж л ажил хайхад энэ тэндээс хүмүүс ажлын зар энэ төр орж ирэл одоо бол айгүй их гоё өргөн болсон байлээ. Биднийг ирэхэд чинь тэгээд эмэгтэйчүүдийн ажил өөрөө хайх учраас их сайн болохгүй хамгийн түрүүд монголчуудын группийг ухдаг байсан. Тэгээд ухахаар нэг буудлын ганц нэг ажил гарч ирэн тэгээд баг гарч ирэхгүй шахууд байдаг байсан да. Тэгэхээр одоо бодоход их цөөхөдөл байсан юм шиг байна. Тийм тий. Тэгэхээр та бол Перт хот руу болоод суралцахаар нүүж ирсэн байх нь шүү дээ. Перт хотод дээр хэдэн онд нүүж ирсэн бэ та? 23 онд одоо 2 жил гарсан болж байна. 23 оны 2 сард Curtin University-гийн магистрийн зэрэг хийхээр энд анх ирсэн. Зөв. Яагаад бас яг тэгж Curtin их сургуулийг сонирхол бас нэг тийм давуу тал өгж ив үү? Оюутан болвол одоо хөнгөлөлттэй ч гэх юм уу? Тийм юм байсан уу? Би яг хуу бид нар нөгөө Сиднейгээс ер нь regional area-аар нүүж ирэх зүгээр юм байна. Сидней бол том хот байна. Сидней, Мельбурн, Брисбен том хотуудад бол одоо цаашдаа одоо энд удаан амьдрах боломж, PR авах боломж нь одоо маш өрсөлдөө ихтэй учраас одоо мужи руу нүүж илүү оноо цуглуулах зорилгоор. За дээрэс нь намайг явах үед тэр 485 гэдэг виз TR буюу temporary residence гэдэг виз нь одоо юу байсан та боломжтой байсан баггүй. Тэгээд мужийн энэ нутаг руу нүүж ирвэл илүү жил энэ төр олгоно гэсэн боломжууд байсан баггүй. Тэгээд яг харамсалтай тэр 485 гэдэг виз нас цаагаад миний хувьд бол авах боломжгүй болсон. Тэгээд яагаад Пертийг сонирхсон гэхээр яг Пертийн хувьд монголчууд бас тухайн үед их монголчуудын дунд арай түгээмэл болж холын хотуудаас арай түгээмэл нь байсан. За Curtin University-ийн хувьд болохоор Пертийн 5 том сургууль байна л да. 5 том сургуульд одоо үндсэн оюутнууд сурах юм бол оюутнуудын хүүхдүүд нь бас төлбөрөөс чөлөөлөгддөг давуу тал байна. Тэгээд Перт руу ирээд UWA байж байгаа University of Western Australia, за Curtin, Edith Cowan гэдэг их сургуулиуд 3 том сургуулиас судалж агаад миний боловсролын чиглэлээр болохоор Curtin University илүү нэр хүнд сайтай байт юм байна. Тийм учраас Curtin University-г сонгосон. За тэгээд төлбөрийн хувьд ч гэсэн тухайн үед сургууль маань эхний жилийн төлбөрөөс 25% хөнгөлөлттэй байлуу. Тийм нэг боломжийг бас эдлээд тэгээд хүүхдүүд маань бас энд үнэгүй сурах байсан учраас улсын сургууль сонгож тэгээд Перттэй энэ сургуулийг сонгож орж ирсэн байгаа.
Аха. Тийм шүү. Тэгэхээр сонсож байгаа та бүхэн маань бас заавал одоо Сидней, Мельбурн гэл ингээл том хотуудыг зорих биш те. Бас ийм давуу талууд бас байдаг байх нь бас сонсч ирсэн л да. Перт хотод бас явбал яг түрүү таны хэлдгээр бас point цуглуулдаг те. PR болоход бас хэрэгтэй байдаг гэх мэтчлэн их давуу талууд байдаг шүү. Та бүхэн манаас судлаад хараад сонирхоод хэрэв Монголоос та Австралиг зорих гээд за аль хот руу явах юм бэ гэсэн бас асуултууд орж ирдэг. Тэгэхээр энд бол бас хариулт бас эндээс бас гарч ирэх нэ гэж харж байна штэ. Тэгэхээр Сиднейтэй харьцуулахад ер нь ямар байна? Перт хотын талаар хоёлаас хүмүүстэй ярьж өгье л да. Сиднейтэй харьцуулаад хоёлаа яривал. Аха. За эхлээд нөгөө монголчуудынхаа хувьд гээд бодох юм бол би анх ирсэн жилээ Mongolia community-г айгүйх сансан. Ягаад тэгэхээр нөгөө Сиднейд байхдаа бас хүмүүстэй танхимаар хичээл ороод нэлээ найз нөхөдтэй тэгээ шавнар олонтой ер нь нэлээ хүрээл сайтай байжгаад гэнт нөгөө холын хот руу хүрээд ирсэн чинь Мельбурн, Брисбен шиг ганцхан цаг 2 цаг нисээд очих боломж байхгүй. Манайх чинь 5 цаг ниснэ. За тэгээ цагийн зөрүүгээ тооцох юм бол бараг 7 цагийн зөрөө мөрөө гараад айгүй хол тэгээ дээрээс нь жоох үнэтэй мэдээ тэр хол нислэг чинь бус хотуудыг одоо жоох үнэтэй тусна. Тэгээ хүссэн зоргоороо ингээд Сиднейд очиод чадахгүй. Тэгээд дээрээс нь монголчууд арай цөөхөн учраас нөгөө гоё Сиднейд олддог гоё боломж шиг одоо жишээ нь гоо сайхны гоё нэг массаж нүүрэндээ гоё массаж хийлэгчмээр нурууны барай хийлэгчмээр ч юм уу нэг монголчуудын нэг хийлэгдэх гоё гоё юмнууд нэг байдаг шүү дээ. Монгол цагаан эдэг авч марч гэдэг юм уу. Тэмхүү юмнуудаа ингээд дор нь ингээд авчих гэхээр тийм боломж нь ховор байсан болохоор Сиднейгээ эхлээд бол их сансан. Тэгээд яванда мэдээж яг энэ хотод манай шавнараас нэлээх байсан. Аз болоход миний онлайн сургалтанд сууж исэн хэд хэдэн шавнар маань намайг тосоод тэгээд шавнартайгаа дотн найзууд болоод тэгээ явандаа нөгөө найзуудын хүрээлэл нэмэгдээд ирэхээр нөгөө нурууны барайч байд юм байна, нүүрний гоо сайханд ордог хүнч байд юм байна, цагаан эдээ хийдэг хүнч байд юм байна гэдэг ингээд нөгөө миний хэрэглэмээр байсан юмнууд маань явандаа би тэднэртэйгээ танил болоод нөгөө Сидней сонох гэдэг маань арай бага болоод яг найз нөхдөд санаж байгаа ч гэсэн босод нөгөө нэг Сиднейгээс авдаг юмнуудаа эндээс авдаг болоод ирэхийн цагт бол арай гайг болчихж байгаа. Нөгөө талаас хотуудын хоорондын ялгаа нь миний хувьд Перт бол Сиднейг бол хамаагүй намгүй. Эхлээд ирэхэд үнэхээр гоё тайван тийм хөдөлгөөн чимээ багтай. Дээрээс нь Пертийн одоо монголчууд Сиднейг бодвол ихэвчлэн хаусанд амьдард юм бэлээ. Нэг одоо харсан ялгаа нь гэвэл Сиднейд чинь бид нэр ихэвчлэн дандаа апартментэд амьдраад тэгэл нэг тийм чимээ ихтэй. Тэгээ төвдөө манайх бол төвдөө нэлээ ойрхон тэгээд нэг чимээтэй нэг апартментэд нэлээ удаан жил амьдарсан чинь Пертэд ирээд хаусанд орсон чинь айгүй намгүй гоё чимээгүй. Тэгээ хотон ч гэсэн ер нь хөдөлгөөн арай бага мэдээж хүнийхээ тоогоор ч бас байдаг бах. Хөдөлгөөн багтай байсан. За бас нэг онцлог ялгааг бол мэдээж рент түрээсний хувьд бол арай бага байсан. Тэгээ хаусанд амьдарч байгаа учраас апартменттай харьцуулбал илүү одоо хямдхан тусна. За тэгээд боломжийн үнэтэй байгаа учраас Сидней шиг одоо шеэрлээд хуваагаад амьдрах гэхээс илүү боломжийн үнэтэй хаусанд орчвол гэр бүлэрээ 5 дахь амьдрахыг илүүд үзэж байна. Манай монголчууд энд байдаг хүмүүс ихэвчлэн тэгж амьдарч байна. Тэр талаасаа бол их дажгүй боломжийн сайхан нам гүм чимээгүй. За тэгээ гэр бүлтэй хүмүүс бол тэгээд их сайхан тогтуу ингээд боломжийн түрээсэндээс төлөөд амьдраад болмоор юм шиг санагдлаа. Залуусын хувьд бол яг манай Сидней чи нэг унтдаггүй шүн болохоор одоо төвдөө ингээд хүмүүс нь явж ил байдаг. Перт болохоор яг явж идэг ч гэсэн Сиднейг бол шүн оройн залуу хүмүүст жоох уйтгартай байх юм болоо гэж харсан. Янз янзын гоё шоу юм яг Перт Royal Show гэдэг нэг том шоу болдог. Бусдаар бол нэг айхтар тийм хөгжөөх юм болдог ч гэсэн Сиднейг мэдээж одоо гүйцэхгүй мэдээж зөндөө гоё юм болно. Тэгээ залуусын хувьд тийм entertainment юм арай бага. Тэгээд орой үдши одоо жоохон уйтгартай байх юм болов. За тэгээд мэдээж анх ирсний дараа бас давуу талууд гоё юмнууд зөндөө байсан. Бид нар чи шинэ ирсэн оюутнуудад $1500 билүүд итгэлэг өгч ийсэн. За тэгснээ өөрөө сургуулийн одоо хүүхдтэй бол сургуулийн хүүхдтэй high school-ийн хүүхдэд 250, primary school-ийн хүүхдэд $150 можийн бас нэг тэтгэлэг юм өгч ийсэн. За тэгснээ хүүхдүүдийн энэ боломжоос хамаарат бас интернет үнэгүй хэрэглэх 1 жилийн ирэх. За тэгснээ одоо энэ асуулсанд одоо юуных нь автобус тренийнх нь юм үнэгүй. Бид нэр анх хэлдэг сарын эхний бүтэн сайн шуучаар. Сарын эхний бүтэн сайн үнэгүй байсан. Тун удахгүй бүтэн сайн болгон үнэгүй болсон. Бүтэн сайн болгонд одоо трен энэ транспорт гэдэг сервис одоо юу ч гэсэн орох байх нөгөө фери ч гэсэн орох байх. Үнэгүй явна. За тэгээд мэдээж нөгөө Сиднейг бодвол бас нийтийн тээврийнх нь үнэ арай бага. Оюутан бол илүү хөнгөлөлттэй 50% хөнгөлөлттэйгээд ер нь одоо Сиднейд байхад сүүлдээ бид нар чинь 7 хоногта бараг $140 нийтийн тээвэрт өрдөг байсан бол Пертэд бол би ирснээр оюутны хөнгөлт юм аваад бараг 50% энэ төр хөнгөлж чадсан шүү. Ягаад гэхээр би машин барихгүй байгаа дандаа нийтийн тээвэрт явдаг учраас надад тэр маань одоо тус утсан. Эд мэдсэн нааша ирсэн хүмүүсийн давуу талуудыг бол боломжоор сайхан эвдсэн шүү.
За тийм байна. Айгүй гой поинтуудыг гаргаж хэллээ. Яг тийм баг шүү. Үнэхээр л бас одоо зах руу одоо байгаа. Одоо жишээлбэл би бол ингээ хаусанд амьдардаг байхгүй. Яг Мельбурний төвд амьдарч байгаа хүмүүс маань яг ингээ жижиг апартментаа яг ингээ таны хэлдгээр noisy, busy ингээд одоо байдалтай байгаад байгаа х. Тэгээд яг ингээ жоохон миний зүгээр яг ингээд хүмүүстэй одоо энд ирээд удаан одоо PR аваад ингэж байгаа хүмүүс бол ер нь жоохон апартментаас гараад жоохон нэг тийм хаустай сайхан нэг өөр те нэг томхон шиг зайд амьдраастай жоохон тав тухайг мэдрээсэй гэж хүсэж байна. Тэгээд ер нь ихэнх манай найзууд ч тэр Сиднейд байдаг хүмүүс байдаг л та. Бүгд ингээ одоо хүртэл ингээл айгүй үнэтэй ингээ түрээс өгөөл яг жижигэн тэр нэг масаа жижигхэн апартментэнд айгүй өндөр түрээс өгөөд амьдраад байдаг байхгүй. Тэгээд үгүй ийм боломж жоохон гараад ингээд өгөөч гэхэд тэгэхээр бас яг хүн тасчдаг юм шиг Улаанбаатар тэгж амьдарч ирсэн энэ дээрээ л яг тэгж амьдраад Яг харин тий. шиг байгаа. Тий. Харин тий. За тийм байна. За одоо хоёлаа англи хэл рүүгээ орноо. За ер нь монголчууд маа тэгдэж ш. За Монголд байгаа хүмүүс маань намайг ч гэсэн одоо ингээл жоохон байхад ч тэр ингэчээд ш. Англи хэл сурах амар хэцүү. Аюу хэцүү хэл. Тэгээ одоо өстой нэрээ өстой сурч өгөхгүй юм байна гэж тэгдэг. Тэгэхээр ер нь монголчууд маань ер нь яг юунаас эхлэх хэрэгтэй гэдэг юм бэ? За одоо ингээл англи хэл сурах, өстой сурахгүй маа гэсэн хүнд та юу зөвлөх вэ? Ааха. За энийг ярихын тулд яг эхлээд манайхан Монголд нөгөө ямархуу суурьтай англи хэл олгогдд юм бэ гэдэг бүр ингээд үндснээс нь ярмаар болоод байгаа байхгүй. Одоо би ч тэр манай найз нөхдөч тэр за сургалтанд ороод ирсэн шавнарч тэр ер нь нөгөө Монголд англи хэл сурсан хүмүүс нь ихэвчлэн нөгөө дүрмээр нөтөлсөн байдаг. Одоо энийг бол хүн болго мэддэг те. Манайх бол дүрмэндээ үнэхээр мундаг заана. Манай багш нар сайн заана. За тэгээ дүрмийн шалгалт малгалт хийх юм бол мундаг сайн заачдаг. Дүрмийн суурь бол үнэхээр сайн бичдэг. За харин гэтэл амьдрал дээр гараад дүрмээр ярих уу? Дүрмийг одоо яг таг туг дүрмийг одоо тэмдэг дээр зөв одоо true false гэдээ бөглсөн шиг ярих уу гэвэл үгүй болчих жоохгүй. Мэдээж дүрм хэрэгтэй юу хэрэгтэй. Гэтэл нөгөө дүрмээ ашиглаад ярих гэхээр нөгөөдхөө ярианд оруулж чадаагүй ч. Тэгэхээр миний нэг одоо шавнартаа бас хэлээд байдаг. Бас дүрмийн хичээл дээр ч гэсэн анхаардаг. Би ч гэсэн дүрмийн анзаардаг л да. Дүрмийн хичээл ингээд шавнарт зааж ахаар яг дүрмээ зэгцэл чи дүрмээ сураа гэдэг өмнө зөндөө сурсан ерөөсөө дахиад дүрмээ сурах гэдээ ороод ирдэг. Гэтэл тэр дүрмийг яаж сурах гэдэг нь ихээр хэрэглээнд оруулж сурах талаас нь би илүү шавнартаа хийгээд за өнөөдөр present simple цаг үзлээ. Ажил дээрээ очиод танай одоо ажлын хүмүүс present simple цаг ашиглаж ярьдсан байна. Буцаагаад хариулахдаа чи юу гэж ярих вэ? Ингэж яриараа. За ажлынхан чи ярихгүй бол ингэж яриа өдөөд яриараа тий. Одоо өдөртөө юу хийж өнгөрөөдөг вэ? Хэдэн цагт босдог вэ? Тий present simple ашиглаад ингэж ярих гээд үзээрэй гэд. Ингээд хэрэглээ суурьтайгаар ингээд дүрмийн хичээлийг заагаад явхаар өө багшаа эн чинь нэрэн болоод идэм биш үү? Болох юм биш үү гэд ингээд хэрэглээнд орох талаас нь. Тэр миний хэлж байгаа зөвлөгөө бол сурж болно. Сонсголч бай, тий яриач бай, дүрмч бай, одоо унших бичигч бай. Одоо амьдралд хамгийн чухал нь ажилд одоо дамаа бид нар шиг гадаадад байгаа хүмүүс бол өдөр тутамдаа ярианы хэрэглээнд орж байгаа, сонсох юм байгаа. Тэгэхээр тэр сурж байгаа хэлээ аль болох хэрэглээнд ортуулж дээрээс нь нөгөө сэтгэхгүй гэж хүмүүс их ярьдаг тий. Англиар сэтгэж одоо сураарай. Одоо эссе бичих анги байна л да. Жишээ нь эссе бичгээр манай оюутнууд ингээд лаг гоё санаа бодно. Эсэнд чи ингээд санаа болоо тэрийгэ болгоно гэхээр лаг мундаг санаанууд олчихно. За тэгснэ нөгөө мундаг санаа олсныгаа монголоор бодоод тэрийг англи руу болгохаар нөгөө мундаг үгнүүд л бичирдэг. Тэгэхээр нь би яг мундаг санаа олж бодно гэхдээ тэрийг бичиж чадахгүй юугүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхээр англиар сэтгэе. Одоо англид надад англи хэлэнд энэ сэдвийн хүрээнд ямар үгнүүдийн баялаг байна. Тэр үгийнхээ баялагийг ашиглаад тэрэндээ тойрсон санаагаа гаргаж ирээ. Тэгэхгүй гоё мундаг санаа гаргаж ирлээгээ тэрийг англиас биш монголоос англи руу орчуулж бичих нэгдүгээр цаг байхгүй. Хоёрдугаарт магадгүй тэр үг нь одоо байхгүй бол хайрын цагийн гарч олчдог. Тэгэхээр сэтгэхгүй нь анханасаа сэтгэхгүйгээ англи дээрээ тавиад за болж өгвөл одоо энэ сэдвийн хүрээнд би ямар үг мэддэг вүлээ тэ өөрийнхөө мэдлэгийн хүрээнд сэтгэгээд тэрийгэ дэлгэрүүлээд баяжуулаад за шалгалтанд бэлтэж байгаа үедээ тэрнээс нь илүү дэлгэрүүлж сурах эсвэл яг шалгалтаа өгч байгаа моменттой өөрийнхөө мэдлэгийн хүрээнд сэтгэж тэрийгэ гаргаж ирэх. Тэгэхээр сэтгэхгүй болон хэрэгцээ хоёр дээр илүү анхаарал систем болов гэж анзаараад байгаа. Тэгээд дөрвөн дээр хэлсэн дээр нэг юм нэмээд хэлэхэд дөрмийн гिचээ заагаа шавнартаа ингээд болж яах багшаа гэжээснаа дөрмөө нэлээд гүнзгөрөөлөд ирэхээр нэг сонирхолтой юм хэлдэг. Нэлээд олон шавнар ганцаарчил заасан ч дөрмийн гिचээл дээр ч. Багшаа дөрмөө үзээд амар гоё болоод ажил дээр ярих гээд оролдоод ирсэн чи илүү гүнзгөрөөд олон дүрм үзээд ирсэн чинь ажил дээр нөгөө дүрмгүй хаа хамаагүй ярьдаг байсан хүн чинь бүр таг хэлгүй юм шиг болчихлоо. Яасан гэсэн чи нөгөө хүн чинь нөгөө дүрмээ ашиглаад ярих гээд байдаг. Гэтэл нөгөөдгөө бодоод байдаг. Гэтэл дөрвөн хооронд ярих гэхээр нөгөө бодож байгаа юм саад болоод гарч ирэхгүй тэгээд нэг тийм таг одоо хэлгүй хүн шиг болчоод сонь зогсчлаа багчаа. Энэ одоо юу вэ? Зүү яваад байна уу? Буруу яваад байна уу?
Би бол тэрийг зөв байна болж байна. Угаасаа хүн явж байгаа явцад өсөж байгаа явцад дунд нь саад тэгшэл гарна. Тэрний нэг нь хүний тарих. За энэ сургасан дүрмээ нөгөө нэг энэ яриандаа гаргаж ирэхдээ present perfect-ээр ярих юм уу те present perfect continuous-аар ярих юм уу гэж тарих бодоод нь шүү дээ тийм үү. Тэгэхээр тэр үеийг хүн мэдээж давна тэр үе бол гарна. Тэрийгээ сайхан яг хөө зогсон удаан байгаа нь амьдралд нь нөлөөлчихгүй бол бодоод аль болох зөвөр ярихыг хичээ. Гэхдээ ажиллаа хийх гэснээр дөрмөө бодоод зогсоод байна гэж аахгүй. Нөгөө нэг дөрөнгөж гэсэн яриагаараа ажиллаа явуулж цааш нь явуулахгүй бол одоо хүмүүс нь хамтарч одоо ажил хэцүү болох учраас мэдээж одоо хамаагүй дөрөнгөө ярих үедээ яриараа дөрмөө хэрэглэх үедээ аль болох яриад ахыг хичээгээрээ тэгжээж ингээд энэ хоёрынхоо дундаас нь өөрийнхөө зөв дөрмийн хэрэглээтэй ярьдаг одоо юм нөгөө дөрмөө хэрэглээндээ ороод гэдгийг сурч авах шүү гэж зөвлөдөг байхгүй. Тийм нэрээ яг тэгдэг. Одоо жишээлбэл яг Монголоос ирж байгаа хүмүүс маань яг ингээл дүрмээр бөмбөгдүүлсэн. За тэгээ яг таны хэлдэг шиг дүрмээ одонгот нөгөө амнаас баг нөгөө өгүүлбэрээ ботсороо л нөгөө нь баг цаашаараа яваад гэж байгаа байхгүй. Хариуг нь хэлчихсэн. Гэх мэтчлэн тэгдэг те. Тэгэхээр энд байгаа хүмүүс ирээд одоо жишээлбэл миний ингээд зүгээр ингээд харж байгаагаар бол за яг хөө Сиднейд ажил олноо. За монголчуудыгаа аваад ажилуулнаа. За төмөр дээр одоо за 20 монгол залуучууд ажиллаж байна гэхээр одоо англи хэл өнөөдөр үнэхээр сурч чадах уу? Ажил дээр очиод монголоор ярьчихна. Гэртээ их нартайгаа монголоор ярьчихна. За үзэж байгаа юм нь монголоор сонсчихна. Тэгэхээр хүмүүс маань гадаадад амьдраад Австралид амьдраад байдаг тий. Тэгсэн англи хэлнийхэн төвшин байдаггүй. Тэгэхээр яг зүгээр би ингээд сонсож байгаа хүмүүстэй зүгээр миний талаас ингээд хэлэхэд аль болох яг монголчууд мэдээж би биндээ туслаа сайхан байлгүй л яг гэхдээ аль болох л монголчууд байхгүй газар ажиллах тусмаа та англи хэлчээ сайжирнаа л гэж би одоо хүмүүст хэлмээр байна л та. Тэгэхээр яг таны хувьд юу гэж зөвлөмөр байна энэ дээр? Тий. Одоо яалчгүй ажил амьдралаасаа болоод монголчуудаа дагаад ингээ яваад байна. Тэгтэл одоо орчинд байгаагийн за яг одоо тэгээ төмөр дээр ажиллаж байгаа залуус өглөө 5-аас гараад өдөр 3-4-гээд ирж ил байна. Мэдээж ажил амьдралаа залгуулахын тулд тэгэж одоо ажиллахаас өөр аргагүй болно. Тэгвэл боломж нь байвал аль болох энэ оронд чинь нөгөө хөгжих боломж хүн болгонд нээлттэй байдаг болохоор миний хувьд тийм сурах амар дуртай юмыг эргэлхийлэх дуртай хүн болохоор энэ тийм номын санд байсан чи янз янзын сургалт воркшоп болж гэнэ үгээл ингээл гараал зарыг хараад боломжтой бол бүртгүүлээ явдаг байхгүй. Тэрэн шиг тэр хүн үнэхээр сурыг гэж бодож байвал ажлынхаа дараа байна уу эсвэл хагас хүтэн сайндаа байна уу те гэрийнхэнтэйгээ ганц музей юм үзээд явж исэн ч гэсэн тэр дундуур нэг воркшоп нэг юу байдیں۔ Те тиймэрхүү юм сонсоод аль болох тийм орчинд нь орох боломжийг өөртөө олгоосай л гэж бодож байна. Тэгвэл нөгөө завгүй амьдраад байгаа хүнийг одоо ажиллаад тастаад англи хэлээ сур гэж бас хэлэхэд хэцүү шүү дээ тий. Өнөөдөр тэр ажил нь амьдралын залгуулж байгаа тэр хүн хэцүү. Гэхдээ одоо энэ Австрали улс бол хүн болгонд гоё боломж олгодог орн учраас өөрөө сурыг гэж бодсон хүнд бол хаанаас бол боломж олдно. Тэгэхээр аль болох одоо ажиллаараач байна уу, амарч байгаа үедээч байна уу, өөртөө тохирсон жижигхэн богино хэмжээний тийм чихээ онгойлгосон эхний ээлжин чихээ онгойлгосон жижиг сургалт юм байд юм уу, воркшоп, семинар байд юм уу те. Бүр болохгүй гэрээсээ одоо зургатаа үзэж явахтаач гэдэг юм уу. Гэхдээ аль болох хүмүүстэйгээ амьд харилцаа үүсвэл илүү гоё интерактивны өөрөө ч гэсэн очиод асуугаа сонирхоод өөрийнх нь юм ч гэсэн сайжраад те тийм бодит воркшоп юмд хамрагдаад явбал их боломжтой юм болов уу гэж боддог. Эрэгтэйчүүдийн маань бодол одоо тэгээд тухайн үед мэдээж ядраад хагас хүтэн сайнд амархыг боддог байх л да. Гэхдээ нэгэнтээ хэлтэй оронд ирснийг бас тийм боломж гадуу зөндөө байдгийн шүү. Дамаа хаг сайн тэгээ номын сангуудаар энэ төр хүүхдийн дагуулад хүүхдийн нэг стори тайм юмд орсон ч болно шүү. Тэр нь бол тэгээ боломжийг хаяг бол танаас та гарч ирэх юм чинь. Тэгэхээр тийм боломжуудыг ашигласаа л гэж бодож байна тий. Тий шүү. Яг үнэ. Тэгээ бас за дандаа Монгол киногаа тэ YouTube-аар Монгол одоо юмнуудаа сонсохын хажуугаар бас англиар тэр киногаа үзээд тийм шүү дээ. Юмыг сонсоо тэгээ сабтайтлтай кино үзэхээр бас тэр чинь унших ойлгох сайжраад гэх мэтчлэн жижиг сажиг юмнуудаар бас сайжруулж болох юм тийм ээ. Тий, болов уу яг. Тэр бол хувийн өөрийнх нь подкаст сонсонгоо яг ч юм уу тий одоо эрэгтэйчүүд ажил дээр маш их цагийг өнгөрөөдөг бол подкаст сонсож байгаагаа за яг зарим нь монголоор тий зарим нь англиар ч гэдэг юм уу. Тэр бол хувийн өөрийнх нь одоо зохион байгуулалт юм болох байх л да. Тий. За тийм байна. Хоёулаа цаашлаад айлт шалгалтанд бэлтгэхэд бас одоо юуг анхаарах вэ? Хүмүүс манай одоо бас бэлтэж байгаа хүмүүс зөндөө байгаа хэл та. Тэгээд яг англи хэл багшийн хувьд бас таас юун дээр анхаарах вэ? Хүмүүс яг юун дээр алтаад байна? Айлтсан оноо авах та. Аха. За тийм хүмүүс айлтсын шалгалт өгье те ингээд шалгалтын оноо хэрэгтэй боллоо гэдэг маш их холбогддог. За тэгээ миний хувьд ч гэсэн 2018 онд TESOL-ын сургалтыг дуусгаад тэгээд нэг хүүхдэд төрүүлээд гэртээ байх зураа ерөнхийдөө ингээд гэрт байхад хүмүүс маань ингээд айлтсын одоо оноо хэрэгтэй боллоо таныг багшиг сонслоо ингээд бэлтгэхүүгээд анх ингээд ганцны хүмүүсээр сургалтыг эхэлж ийсэн.
За тэгээд явандаа ихний бэлдэжсэн хүмүүс маань би ихлээр хүмүүсээ бэлтгэхдээ гэртээ хүүхдээ тэрвэл ингээд жоохон хүүхдтэй ингээд иймэрхүү маягтай заагаад хийж агаад сүулдэ бидсэн хүмүүс маань оноогоо аваад ирсэн чинь хараараасаа ирээд за тэгээд сүулдэ нилээ анги танхим болоод нэг ангидаа нэг 5-8 хүнтэй сургалт энэ төр явуулаа тэгээд сая 23 оныг оны ихэнх 22 оныг дуусаад 23 оны ихэнд Перт рүү ирэх хүртлээр танхимын сургалтууд явууллаа л да. Түүн дотор IELTS-ийн сургалт байна, дөрмийн сургалт, за сүүлдээ хүүхдийн англи хэлний сургалт тэгээд маш олон төрлийн төвшин ахиулах сургалт, за анагаахын англи хэл гэдэг ч юм уу, бизнесийн англи хэл гэдэг маш олон төрлийн сургалтуудыг ингээд танхимаар бол онлайнаар явуулж агаад 23 онд ингээд Перт рүү өрөөд ирснээс хойш яг Пертийн монголчууд маань бас англи хэл танхимаар заах уу гэж хэлсэн боловч би өөрөө бас оюутан болцсон болохоор ажил амьдралын гичээл сургуулийн зав зайгаас болоод танхимын сургалт одоогоор оруулж чадаагүй байгаа. Дан онлайнаар явж байгаа. За ингээд явж явах сургалтуудын маань ихэнх нь дандаа IELTS-тэй холбоотой. IELTS-ийн одоо зорилготой сургалтууд байсан. IELTS бэлдэх үгийн одоо сургалт, IELTS-ийн дөрмийн сургалт, за IELTS-ийн эсээний сургалт, IELTS-ийн арга зүйн сургалт, IELTS-ийн эрчимжүүлсэн богино хугацааны сургалт, эсвэл 17 хоногийн урт хугацааны сургалт гэдэг. За бүр сүүлдээ би ингээд юугаар 4 чадвараар нь салгаад дан сонсголыг, дан яриа, дан бичих те, дан унших гэдэг 4 чадвараар нь салгаад ингээд аль болох олон төрлийн сургалтуудыг IELTS-тэй холбоотойгоор зааж исэн. Энэ хугацаанд хүмүүс маань шууд ингээд за 5 оноо хэрэгтэй, 6 оноо хэрэгтэй. Яг нэг үе бодвол манайхан бас гайгүй мэдлэгтэй болоод за сургалтанд бэлтгэд чинь, шалгалтанд бэлтгэд чинь нэг сургалтанд 2-3 сар суунаа. За тэгээд оноогоо авнаа гэдэг ойлголт бас байна. Хуучин бол баг 14 хоногийн дараа оноо хэрэгтэй. Одоо намайг оноод авахгүй дат гэдэг ч юм уу те нэг жоохон тийм хэтэрхий нэг тийм хийсвэр маягтай орж идэг байсан. Одоо бол бас эртнээс за би нэг 10 сард надтай холбогдсон бол би дараа жилийн 3 сард оноо хэрэгтэй байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр би хүмүүсийг хамгийн түрүүнд танд оноо хэрэгтэйг эрт аль болох эрт одоо мэдсэн бол сургалтаа эрт ихлүүлээч. Одоо зарим нь тэгдэг таны сургалтыг хараад байлаа, дагаад байлаа, таны пэйжийг хараад байлаа, сургалтын зарыг хараад байлаа. Тэр тэгж одоо л оноо маань хэрэг болоод холбогдлоо гэж ярьдаг. Танд оноо тэргүй хэрэг болох нь ойлгомжтой. Эзэн нэгэн цагт өнөөдөр танаа ягаад за оноо авчираарай гэж хэлэх хүртэл явах хэрэггүй. Хамгийн түрүүнд аль болох эртнээс эхлээрээ. IELTS-ийн шалгалт бол PT-ийг бодвол бэлтгэж явах зураа өөрийнхөө төвшинг ахиулах боломжтой сургалт одоо шалгалт байхгүй юу? Тэгэхгүй хэдэн арга зүй сургуулиудаа шалгалтанд ороод оноо авдаг шалгалт бол ерөөсөө биш. Тэгэхээр та IELTS өгөгч вэ? За өгөхгүй ч вэ? Та IELTS-аар дамжуулаад 4 чадвартай унших, сонсох, бичих, ярих 4 чадвараа сайжруулах одоо боломжтой учраас танд зав зай байгаад боломжийн нэвэл сургалтаа аль болох эрт эхлүүлээрэй гэж хүсэж байна. Хугацаатай өөртөө ингээд тохирсон сайхан хугацаа тавьж агаад. За хоёрдугаарт мэдээж өөртөө тохирсон зөв сургалтыг олго. Хүмүүс яг өөрөө ганцаараа их айгүй ноцолж байгаа сүлдээ бохгүй байхаа багш дээр ирдэг. Яг хөө тэрийг үгүйсэхий аргагүй. Гэтэл ер нь бол хүмүүс нөгөө яг өөрөөсөө харамлаад өөрөө оролдож агаад тэгсэн хүмүүс яг амжилттай тууштай явах нь магадгүй 100% хүнээс нэг 90% одоо 10% баг. Үлдсэн 90% нь бол яг үнэндээ өөрөө ганцаараа явсандаа тэр нь хайрын цаг, хайрын хугацааны одоо юу болоод хайрын болоод тэгээд эцэст нь багш дээр хүрээд ирчихдээ. Тэгэхээр өөрийгөө үнэхээр тэр хугацаанд би одоо өөртөө тууштай байж чадахгүй, өөртөө ингээ гоё төлөвөө гараад явж чадахгүй гэвэл эцэст нь өөртөө тохирсон сургалтаа авах хэрэгтэй. За сургалтаа олчих юм бол дараа нь та хэдэн оноо зорж байгаагаа мэдээж багштайгаа яриад эсвэл сургалтандаа хэлээд те. Эсвэл одоо олон хүн суудаг Монголд одоо онлайнаар явдаг олон хүн суудаг сургалт ч гэсэн байна. Тэрэн дээр бол хүн болгонтой тулахгүй ч гэсэн IELTS оноо авахулна гэсэн сургалт тавиад тэр хүн өөрөө хэдэн оноо авах гэж байгаа. Ногоо тодорхойлцоод оноондоо тохирсон төвшингээ харах хэрэгтэй. Хүмүүс одоо магадгүй төвшин мотойгоо ярнээсээ 7-8 за одоо учиргүй 8 авах нь ч яах вэ? 6 оноо 7 оноо гэсэн ярнээсээ өөрийнх нь төвшин магадгүй 4.5 дээр байгаад байдаг. Тэгэхээр тэр хүмүүс эхлээд төвшингээ тухайн одоо авах оноонд нэлээд ойртуулах хэрэгтэй. Жишээ нь одоо би хоёрын хүмүүс бол 5.5 6 руу төгөхөд бол тэр төвшин дээр бол би 2-оос болно. Тэгэхээр учиргүй A2-оос 6.5 бол ягаад ч зориод нэмэргүй. Тэгэхээр би хүмүүстэй бол төвшин төгчгсөн гайгүй бол арга зүй заагаад эхэлдэг. 17 хоногийн IELTS-ийн Apple гэдэг анги байдаг. Тэргээр бол арга зүй заагаад төвшин төгсөн хүмүүс бол төвшин яг байгаа. Тэгтээ арга зүйгээ сураад ороход бол шалгалтанд арга зүйн сургалтанд сууснараа тэр хүн одоогийн байгаа төвшин тэр хүн магадгүй 5.5 дээр байлаа гэхэд арга зүй сураад ороход бол 6.5 авах боломж бүрэн дүүрэн байдаг. Ер нь арга зүй сурснараа нэг 0.5-аас 1 оноо дээш илгүүлж авах боломжтой байдаг. Тэгэхээр өөртөө тохирсон сургалтаа олно, төвшингөө мэднэ. За хэрвээ төвшин багдаад байвал яалтчгүй та төвшингээ ахиулах сургалтанд суух хэрэгтэй. За магадгүй манай сургалт ч юм уу те манай Lime гэдэг анги байдаг 17 хоногийн хугацаанд бас A2 B1-ийн төвшнүүд дээр хүмүүсийг дээш нэг төвшин ахиулах зорилготой. Эсвэл өөр одоо сургалтуудад сууж байвал өөрийнхөө тохирсон pre-intermediate юм уу intermediate юм уу төвшөндөө суугаад тухайн төвшин чинь хэдэн оноотой дүйж байгаа. Өөрөө чи хүссэн оноо дээр байна уугүй юу?
Тэрийг харж агаад өөрийнхөө хүссэн онооноос ядаж нэг доошоо нэг жоохон доошоо ганц нэг төвшин ч юм уу те. Учиргүй хоёр төвшний зайн дээр бол тухайн хүн тэр зорьсон оноог авна гэж хизээж байхгүй учраас онооныхоо төвшинг судах хэрэгтэй. Тийм хүслэг тентэр байдаг. Би заран дээр аяг бичдэг. За тэдэн онооны төвшин тэр төвшин нь би нэг нь одоо тэдэн онооч гэдэг юм те. Тийм онооны хүслэгт байдаг. Тэрийг харж агаад өөрөө чинь төвшин оноодоо таарч гэнэ үү гэдгийг хараад тэгээд би 10-ын сургалтанд суух юм уу 4-ний давхрын сургалтанд суух юм уу? За магадгүй манайхаас зорж байгаа хүмүүс бол би хүмүүстэй чатлаад зөвлөждөг л дөө. Энэ тестийг хийгээрэй. За төвшинг нь харъя. За энэ төвшин дээр байгаа юм байна. Хэдэн оноо хизээ зорж байна. За хэдэн сар тийм оноо зорж байна. За тэгвэл 17 хоногийн төвшингийн сургалтанд суух эсвэл 17 хоногийн 500 сургалтанд суухад тэгэд одоо өөрөө ч өгсөн хугацаанд тэр оноо нэлээд өгөхнэ. Гэхдээ 17 хоног шууд сургалтын суугаад маргааш шалгалт очиод өгöd авна гэвэл бас бодлоо мэдээж тэр хүнд 2 3 удаагийн өгөлт за эсвэл магадгүй наан бас өөрөө сургалт дуусангууд нэг 2-3 хоног бие дааж завсаргүй өөрөө бэлдэж мок тест бүрэн хийх гэсэн хугацааг бодох хэрэгтэй. Тэр иймэрхүү юмнуудыг анхаарад анханасаа зөв төлөвлөгөөтэй явбал ерөөсө болохгүй юм бол байхгүй. Аливаа юм цагийн тулаад тэдний ойртоод ирэхэд хүмүүс амжигдгүй юм шиг эсвэл суусан сургалт нь одоо муу юм шиг мэдрэмж байгаад байдаг. Ямар ч хүн ямар сургалтанд суусан бай өөрөө хичээсэн байхад бол зорьсон зорилгодоо хүрч болно л гэдгийг бас хэлмээр байна. Тийм шүү. Яг ер нь хүн одоо хүн өөрөө бас яг тийм сэтгэл зүрэхтэй тэ үнэхээр тэрийг ойлгоё мэдээ тэр шалгалтандаа тэнцээ гэсэн зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэг хичнээн сайн багштай байгаад өөрөө хичээхгүй чармаахгүй бол тэгэл ер нь явахгүй штэ. Тэгэхээр та сонсож байгаа эртнээс манай монголчууд их юмыг цагийн тулгадсан шүү. Эртнээс бэлтцгээгээрээ. Тэгээд доор бас таны пэйж хаягийг бас доор оруулаад үе тэг комментаар оруулаад үе тэг манайхан бас холбогдоод гэмэгчтэй бас холбогдоод. Urban English Academy гэдэг юуны групп байдаг шүү Facebook групп. Тэрийг оруулчих тий. Аха. За тийм ээ. Тэгэхээр за томчууд маань ийм байдаг юм байж. За хүүхдүүд маань монголчууд одоо тэгээ энд амьдарч байгаа ихэнх монголчуудын манаас хүүхдүүд бас монгол хэлээ мэдэхгүй ойлгохгүй өсөж байна. За бас нэг жишээ нь бас манай хоёр хүүхэд байна. Яг манай хүү маань одоо 15-тай, охин маань тэгээд хүү маань бол 100% ойлгож байгаа монголоор хэлхийг. За хариулт нь бол англи болчихж байгаа. За манай охин болсон чи энд төрсөн болохоор ер нь бол яаж ч ярьсан аав нээж нь ах нь ойлгоод байгаа учраас бараг 100% англиар болоод байгаа. Ганц хоёр өгүүлбэр л ойлгож байгаагаас биш. Жохон асуудал байна. Тэгэхээр та хэлний хүний хувьд бас нэг ямар зөвлөгөө өгөө одоо уул аль болох яар гэдгийг тэгээд яарсан сандарсан үед бол тэгээ шууд за гэж англиар нь яриад яваад тэгтэй холбоотой байна уу даа л гэж хараад байна. Харин тийм энэ асуудал ер нь айл болгонд байна уу? Манай ч гэсэн байна ер нь. Тийм үү. Манай тийм том хүүхэд бас 15-тай, за дараачих нь 7 настай гэд бас л энэ төрсэн хүүхэд бас л нөгөө англи хэлээрээ бас яриад ингээд голчлон эд орчихсон гэд би ноднон эндхийн манай баруун австралчин бас монгол сургуультай байсан. Монгол сургуулийн Сидней монгол сургуулийн салбар сургууль нэгдээ тэнд бас монгол хэлний багш цэцэрлэгийн багш энэ төр ажиллаж исэн. Тэгэхэд бас зөндөө хүүхдүүд харагдсан. Ер нь энд төрсэн жоохон хүүхдүүд ер нь бол тэгээд англи монгол хэлээр англи юу юм аа давмгаа юм аа. Одоо 5 хүүхдийн 3 4 нь англиар ярьж байгаа жишээ нь итгэх юм уу те. Ер нь тийм асуудал байна. Би бас яг нөгөө монгол англи хэлний мэрэгжлэр хот мэрэгжлэр төгсөөд хэл шинжилгээр магистр хийсэн болохоор надад муйстаа монгол хэл шинжилгээ мондог том одоо эрдэмтэн багш нараас хичээл заалах хувь заяа тохиогоод монгол хэлдээ ер нь нэлээ илэгтэй хэлтэй. Яг монгол хэлээр ингээд ажиллаад монголдоо ингээд юу ангаахтайгаа монгол хэл найруулгын хичээл бол түр оюутнууд одоо зааж исэн удаан хугацаагаар биш. Тэрнээс илүүгээр бол монгол хэлийг зааж исэн туршлага надад хов. Гэхдээ би монгол хэлэндээ хайртай хэлэгтэй. Тэгээд харахад ер нь миний харж байгаагаар мэдээж яг гэртээ айл болох яриулахыг хичээж байгаа. Гэхдээ тэр амжилтгүй бол би өөрийн биеэр харж байна. 7 настай хүүтэйгээ өөдөөс англиар яриад монголоор ярихээр хүмүүс дугуй болчихсон. Нөгөө монголоор нэг өгөж тийм. монголоор ярихээр хүүхдээ чимээгүй гэж байгаа яг адилхан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яри гэсэн хүүхдээ би ингээд унтраагаад ингээд тэр бол амжилтгүй болчиход байгаа. Тэгэхээр яг найзууд эргэн тойрны жишээ юмыг харахад тэгээд эрдэмтэн багш нарынхаа зөвлөгөө юмыг ингээд харж байхад нөгөө нэг монгол орчинд нь монгол хэлийг гадаад орчинд байгаад хичнээн монгол хэлээр яриулаад орчин байхгүй тэр хүүхд бас ярьж байгаагаа ойлгохгүй байна. За манай хүүхд бол бас яг монгол хэлний сургалтанд явдаг л да би айл болох эртнээс монгол хэлний сургалтанд яваад тэгээд монгол орчин юмыг нь анхнаас нь жоохон танууд өөрөө ингээд суугаад цаг гаргаад зааж чадахгүй байгаагаас хойш одоо төлбөрийн төлөө сургалтанд яваад гэж байгаа. За сургалтанд явуулаад монгол ёс заншил гэдэг янз янзын монгол орчин ярьж байгаа ч гэсэн тэр хүүхд орчинд нь байхгүй бол одоо жишээ нь монгол гэрийн өн хам гэл ингээ ярихаар гэр нь байхгүй болохоор тэр хүүхд орчин байхгүй. Тэгээд найз нөхөд энэ монголчуудын юм кейс хараад байхад Монголд зуны 3 сараар ингээд хөдөө аваачаад яхаар монгол хэл нь хамаагүй сайжирчлаа.
Монголдо хайртай болчлоо. Монголыгоо ингээд бичрээд хараад те гоё монгол гэр мөр морь унах мар сонирхолтой болоод ирлээ гэд. Тэрийг харахаар бид нар боддог бол хүүхдэд дагуулад зуны 3 сарда Монголдо очиод бүр гоё хөдөөр нь очиод те. Тэгээд яг гоё орчинд нь байлгадаг бол их л сайхан сурчмаар. Мэдээж монгол хүн монголоор ярьж байгаа үед манай баг бол ойлголтоо бас нэлээсээ ойлгочтой. Өөрөө ойлгож байгаа учраас эргээд ярихдаа орчин тойрны бүх хүмүүс монголоор яриад байвал яачгүй 3 сар тэнд байхад буцаагаад ярьдаг болно шүү дээ хөөрхөн. Англи болгоноос нь зүгээр гараад те монгол үг нь орж ирээд ч юм уу. Тэгэхээр орчныг бүрдүүлээд өгдөг бол их л сайхан байна. Дээрээс нь мэдээж гэртээ аав ээж нь яриад байхыг хичээх хэрэгтэй. Аав ээж нь өөдөөс англиар яриад байх юм бол тэр хүүхд бүр цаг болчих шүү дээ те. Тэгэхээр орчныг нь бүрдүүлж өгнө, өөрсдөө ярихыг хичээн. Тэгээд багаас нь одоо онлайн битгүү хичээн суулгаад байх нь бас зүгээр юм аа. Жоохон хүүхд чинь манай хүүхд чинь 6 настайгаас онлайн хичээл суугаад байсан. Би анх онлайн хичээл суухад за сээс хараас тэр сайн сурах бол доо заримдаа би чинь тэрийн хичээлд нь хажууд нь бай, заримдаа байхгүй өөрөө завгүй алга болно гэдэг ч юм уу. Тэгсэн хүүхдүүд хөөхөн бас англи хэлээр дуртай ч гэсэн монгол хэлдээ эхлээд жоохон дурггүй байсан ч гэсэн яванда хөөрхөн болоод иржээ. Онлайн хичээлдээ ч тасаад компьютер хаад өөрөө юмаа хийгээд биетайгаа суугаад тэгээд боломж нь байдаг бол хичээлийн жоохон монгол хичээлийг нь явуулаад дээрэс нь гэртээ өөрсдөө монголоор яриад тэгээд монголдо дагуулад 3 сар болчиход бол тунд ажгүй болчих واخ гэж бодож байна. Аха. За, өстой гоё зөвлөгөө байна. За, ерөөсөө тэгнэ. Таны хэлдгээр одоо яг манай хүүхдүүд маань бас онлайн сургалтанд суусан. Манай хүүч 2 левел хүртлээ яваад манай охин бас нэг ихний левел руугаа ороод тэгснэ сүүлдээ бүр өстой бараг л гуйгаал. За, ээж өстой ойлгохгүй байна. Би дахиад дараагийн левелд нь орохгүй гэдэг ингээ бүр гуйгаад одоо бүр бараг уйлтаад байгаа хүүхдэж одоо яаж хүчилж чадахгүй юм ч. Тэгэл за гэж зогсоос. Яг таны хэлдгээр дээр хичээл дээр уйн тоон гэл ингээл яриад ирэхээр чи энэ хүүхд юу ч ойлгохгүй учраас ямар сонирхолтой байгаа байхгүй юу. Нөгөө яг тэр орчиндөө байхгүй байгаа учраас яг тиймтэй. Тэгэхээр ер нь нэрээ бас удаан хугацаагаар нэг сайхан хөдөө яг өвөө эмээтэй цуг ингээд явчих юм бол бас гайгүй болох. Баталтай. Одоо тэр л биднийг аврах ганц юм байх шүү. Тэрээс орчныг бүрдүүлэхгүй хичнээн монголоор яриад монгол хичээл заагаад төр зүрийн юм болохоос урт хугацаанд авал бүү дах гэж бодож байна би бол. Аха. За тэгэхээр их хоёлоо баг Австралид амьдарч байгаа бүхэл монгол айлуудын тулгарч байгаа асуудлыг ярьж байгаа. Гэхдээ яах вэ? Бас айхтар аав ээж нар байна. Бас монголоор ярьдаг хүүхдүүд байна шүү. Бас тэгж авч үлдэж байгаа. Тийм байлгүй яах шүү. Тийм байна. За ерөнхийдөө хоёулангийн бас подкастны маань хугацаа дуусах төгсөж байна. За тэгээд сүүлийн бас асуугаагүй сүүлийн асуултыг бас танд үлдээ. Тэгээд асуугаагүй үлдээсэн асуулт байна уу гэд сүүлийн хормыг танд үлдээ. Ерөнхийдөө манай Австралид байгаа монголчууд өөрийн чинь подкастыг нэлээд сонсдог. Тэгээ мундаг хүмүүс их ордог, дагдаг хүмүүс зөндөл байдгийн байлээ. Бас би тэр яриач гэсэн маш олон хүн сонсох болов гэж бодож байна. Манайхан яг нөгөө би өөрөө англи хэлний багш болохоор англи хэлний талаас нь нэг сүүлийн үчид нэг хэдийн юм хэлье гэж бодож байна л да. Австрали оронд нэгэнт ирээд те ажиж амьдраад ингээд яваад эндээ үлдэгч вэ, Монгол руугаа буцагч вэ, та бүхэн маань ингээд нэгэнтээ гадаад хэлтэй оронд ирсэн бол Монголдоо одоо монгол хэлээрээ яриад монголчуудтайгаа ажиллаад байгаа бол энэ сайхан боломжин дээр ирчээд англи хэлээ сурах боломжийг алдаад байгаа юм биш үсттэй. Одоо миний түрүүний хэлсэн хагас бүтэн сайндаа ийш тийш очиод те нэг цагийн 2 цагийн воркшопд суугаад нэг чихээ онгоод авах гэдэг юм уу. Ийм гоё боломжтой оронд ирсэн юм чинь нүдэ нээгээд ганцхан өнөөдрийн ажил гэр бүл гэхээс илүү гадаад орчныг хараарай. Гадаадд байжгаад эндээ үлдэгч вэ, Монгол руугаа буцахч вэ хэл чинь хэрэгтэй шүү. Монгол руугаа буцахын цагт магадгүй би хайрын хугацаа юун ажил гэр мөнгө гэж яагаад өнгөрөөцсөн бэ гэд харамсах үе. Тэгэхээр англи хэл гэдэг бол таны хөгшүүлсэн ч, залуу байсан ч, их орондоо байсан ч, гадаад оронд байсан ч хэрэгтэй. Мөнхийн таны одоо дагуул юм чинь өөрийнхөө энэ байгаа Австралид байгаа хугацаагаа тултал нь англи хэлээ ашиглахад аль болох боломжоор ашиглаад бол та хизээ нэгэн цагт харамсахгүй болоо гэж бодож байна. Тэгэхээр яг хөө мэдээж ингэж мундаг хичээж байгаа хүмүүс өндөө байгаа. Энэ дунд манай эмэгтэйчүүд айгүй хичээгээд хамаг боломжийг ашиглаад байгаа харагддаг. Эрэгтэйчүүд маань нэг жоохон бидний нөгөө мөнгө төгрөг гэр орон гээд бидний нөгөө нэг юмыг хангах гээд ард маань үлдээд байгаа шиг харагдаад байдаг. Айхтар эрэгтэйчүүд ч гэсэн зөндөө байдаг. Тэгэхээр та нэг эргээд бодоод үзээрэй. Хэрвээ энэ подкастыг сонсч байвал та хамгийн гоё орчин боломжинд бүтсэн оронд ирсэн байгаа шүү. Эргэн тойрноо боломжоо нэг хараад үзээрэй. Тэгээд өөрийнхөө англи хэлийг сайжруулах боломж яваад тэрийг хурдан сайн ашиглаад аваарай гэж хэлмээр байна да. За яасан гоё уриалга бай. Тэгээ та бүхэн маань бас Норгийн мэгчээ маань бас группд бас нэгдэрээ тэгээд бас хэрэгтэй мэдээлэл аваарай. Бас онлайнаар бас сургалтаа явуулж байгаа юм байлээ. Пэртэс тэгээд та бүхэн маань холбогдорой. За тэгээд хэлтэй бол хөлтэй гэдгчлэн те бас олон монголчуудаа энэ англи хэл гэх бас дэлхийн хэлийг бас зааж сургаж байгаа таны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За маш их баярлалаа. Өнөөдөр энэ подкастт орж
олон монголчуудаа бас өөрийнхөө бодож сандаг юм одоо ярих боломжийг мань олгосон та хэдэд маш их баярлалаа. Бас цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За баярлалаа. За тэгээ ингээд ер нь цацаа ингээд 100 подкаста 100 подкаст болгоод 100 дугаар хийгээд ерөнхийдөө нэг дуусгахыг гэсэн бодолтой байгаад байгаа. Тэгэхээр цаана бас 2 зочин маань үлдсэн байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай Норгийн мэгчээ. Баярлалаа. Баяртай. За баяртай. Free audio post production by alphonic.com.